Монгол Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт их намаас Гомдоржийн инх хамгаалан, Нэргүй төвшин мөнх, Бямбаагийн буян жаргал, Сүхбаатарын бүтэмж, Гинд очрын хаян хэрваа, Пүрэв аригчаагийн Батулга, Үлзий пүрвийн шинэхүү нар тус тус нэр дэвшжээ. Би гэхээсээ илүү бид эргний хөдөлгөөний намын зорилго үнэт зүйл юу вэ гэхээр ерөөсөө л энэ үндэсний үнэт зүйлийн нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөөд тэгээ энэ зүйл дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа суураас нь онлайн зарчмаар тийм ээ цаг хугацаа орон зайн хэм тэнцэл дээр нь 3 цагийн хэлхийг 3 үеийн мөр дээр нь бүрэн бүтэн баттай авч явах ийм л зорилго байгаа. За нэгдүгээрт үндэсний шинжлэх ухаан гэдэг зүйлийг нийтийн хэрэгцээ болох ёстой. Нийтийн хэрэгцээ. Өнөөдөр шинжлэх ухаан ярихгүйгээр логик, философи, гүн ухаан ярихгүйгээр улс орныг удирдан авч явахгүй. Тэр битгий хувь хүнч амьдралаа авч явах боломжгүй. Ингээд шинжлэх ухаанч ийм цаг үеийг бид эхлүүлэх ёстой. Энийг төрийн бодлого, төрийн тийм ээ үйл ажиллагаа, засаглалын үйл хэрэг болгох нь бидний зорилго байгаа. Ийм ч утгаар бид нэр үндэсний шинжлэх ухааны олон жилийн судалгаа шинжилгээнд дулгуурлан Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрөө бодиттой хэрэгжүүлэх анх дахь нөхцөл нь бол нэгдмэл хэрэгцээний тогтолцоог бий болгох ёстой. За энийг байгуулж баталгаажуулж чадах юм бол хүссэн хүсээгүй хөгжих ийм зүйл. Яагаад гэвэл үндэсний судалгаа шинжилгээ гэдэг зүйлээр үндэсний стандартыг бид нэр баталгаажуулсан. За дэлхийн улс орнуудыг ингээ хараад байхад нэгдмэл үнэт зүйл юу? Түүхийнхээ үндэснийхээ үнэт зүйлийг нэгдмэл байдлаар хуульчлан баталгаажуулсан буюу үндэсний стандартаа бүтээж чадсан улс орнууд доктортой хөгжлөн удирдан авч явж чадж байгаа. Би ганцхан жишээ хэлье. Бидний мөнхийг хуршуулсан хятад улс дэлхийн 5 хүний нэгийг нэг тутмын 1.4 тэрбум гаруй хүнийг яг нэгдмэл эднэр удирдах чаджээ. Хүн болгоны ажлын байртай, орлоготой, амьдралын тэгш сайхан авч явж байна. Эд нэгдмэл байна. Яагаад гэвэл эдэнд үндэсний үнэт зүйл байгаа. Тэргээр нэгдмэл байгаа. Тэр нь бол боддын шашнаас ихэ авсан күнзийн сургаал. Күнзийн сургааланд тэд нар төрийнхөө үндэс суурь, улсынхаа засаглалын тийм ээ бодлогын үндэс суурь болгосон. Хүн болгоныхоо үзэл санаа болгож чадсан. Нийгмийнхээ үнэт зүйл болгож чадсан учраас тэд доктортой байгаа. Бид болохоор 3.5 сая хүн өнөөдөр яахад нэгдмэл байж чадахгүй байна вэ? Энэнд хариулах цаг болсон. Бид угаасаа нэгдмэл дэлхийн хүн төрлөختний соёл иргэншлийн бүх ихийг тавьсан. Дэлхийн түүхийг бүтээсэн. Гүн гүнзгий урт хугацааны ийм түүхийг бүтээсэн энэ үндэстэн яаж оршин тогтнох ёстой юм? Энэ үндэстний хөгжлийн зорилго ямар байх ёстой юм? Дэлхийн хүн төрлөختний өмнө ямар үүрэг хариуцлагатай байх ёстой юм? Гэх мэтлэн асуудлыг суураар нь тийм ээ бүрэн бүтнээр нь авч үзэхгүй бол өнөөдөр төрийн бодлого хэрэгжихгүй. Төрийн бодлого ч өөрөө гарч ирэхгүй байгаамаа. Ийм учраас үндэсний үнэт зүйлийг шинжлэх ухааны арга зарчмаар нь академик чиглэлд нь хөгжүүлэх, цогцоор нь хөгжүүлэх энэ үйл хэрэг бол бидний суурь ийм үйл хэрэг байх боллоо л гэж ингэж үзэж байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт их намаас Гомдоржийн инх хамгаалан, Нэргүй төвшин мөнх, Бямбаагийн буян жаргал, Сүхбаатарын бүтэмж, Гинд очрын хаян хэрваа, Пүрэв аригчаагийн Батулга, Үлзий пүрвийн шинэхүү нар тус тус нэр дэвшжээ.